Төв Азийн нутагшаа хуунар гээд хүмүүс нарын өвдөд сууж байна. Ди гэж байж байна. Энэ байгаль нуурын хавьд төлж байсан. Динлин гэж байна. Усуун гэж байсан. Гянгун гээд одоо Киргизүүдийн одоо өвдөд гих мэтлэн ийм олон аймагуд байсан. Мөн л юуны эдийн засаг нийгэм соёлын хувьд ойролцоо аж цөмөрөө нүүдлийн малаж хүйтэй ийм тус тусын овгийн одоо сон салбарж үүссэн юм аймагуд байсан л да. За эднэрийг одоо анх нэгтгэсэн нэгэн жолоон дээр оруулсан авиатай бол хүн нар юм аа. Эрдний хүннүгчүүдийн дүүхтэй холбоотой археологийн баялаг олдврууд Монгол нутгаас ариун олдог нь тохиолдлын зүйл биш. Хүннүгээс өмнөх үеийн гайхамшигтай дурсгалууд нь Монгол оронд элбэг байдаг. Монгол орн бол ер нь хадны зургийн дурсгалаар асар баялаг ийм орн. Монголын хадны зургийн хамгийн эхний үед холбогдох зураг нь гэвэл дээд палеолитийн үед холбогдох Ховд аймгийн хойд цэнхрийн агуун улаан цосон зургууд байгаа. Энэ бол бүр дээд палеолитийн үед хүн нэглэлээр амьдарч байсан үедээ зурсан ан гөрөө одоо элбэг байгаасаа гэсэн үүднээс ингэж тагид зурж байсан шүтлэг бишрэлтэй холбоотой ийм хадны зургууд байдаг. Түүнээс хойш болохоор хүрэл төмрийн төрийн үед ороод ирэхээр бол төрийн үеийн хадны зургууд бол Монгол нутгийн хадны зургийн ихэнх дийлэх хувийг бол эзэлдэг. Үүний хамгийн тодорхой жишээ гэх юм бол Баян Улгийн аймгийн Цагаан Салаа, Баг Оогрын хадны зургийн цогцлбор дурсгалт газар байна. Мөн Шивэ тайрхны хадны зургийн дурсгалт газар байна. Энэ том комплекс хадны зургийн дурсгалыг бол 2010 онд бол ЮНЕСКОгийн одоо дэлхийн соёлын өвд бүртгүүлэх ажлыг бид хийгээд ер нь бүртгэгдсэн юм байгаа. Энэ хадны зургийн дурсгалууд ингээд хүрэл төмрөөс хойш үргэлжилж ирсэн юунд бол хүнүүгийн үед холбогдох хадны зураг бол харьцангуй цөөн тоотой байдаг. Энэ нь ямар учиртай вэ гэхээр хүнүүгийн үеийн одоо буушны малтлагаас тийм зурагтай холбогдолтой олдвор эд хэрэглэгдэхүүн баг бол гардаггүй. Тэгэхэд хүнүүгийн үед бас өмнөх үеийнхаа хүрэл төмрийн төрийн үеийн хадны зургийн уламжлалыг авч яг түүнтэй ижил хэлбэрээр бас зурж исэн байх магадaltaй учраас бол ялгаж салахад бас нэлээд хэцүү байдаг. Гэвч бидний судалгаан дээр үндэслэж үзэхэд бол хүнүү буушнаас гарсан одоо ясан дээр зурсан нарийн зураасан зураг, үүсэн эдэл дээр зурсан зураасан зураг, мөн номын наалтны ясан дээр зурсан тийм зураасан зурагтай дээр түшиглээд хадны зурагдах хүнүүгийн хадны зургуудыг бол ялгаж сэргээж тогтоох боломжтой болсон. Гол онцлог шинж гэх юм бол амьтны хөдөлгөөнийг дүрслэхтэй урд хоёр хөлийн нэг хөлийг нь урагш тэнэл гэж сунгаснаар нөгөө хөлийг ингэж нугалсан байдалтай дүрсэлдэг. Архангай аймгийн гол модны хүнүүгийн язгууртны булчнаас гарсан бэлгэт гөрөөс бүхий нэг хөөмөл мөнгөн чимэглэл дээр байгаа амьтны дүрслэл. Энэ үнэтэй харьцуулж үзвэл эдгээрийг бол хүннийг үед холбогдох боломжтой гэж үзэж байгаа. Ховдын 3 цэнхрийн агуйн цосон зургууд нь Францын Ласко, Испанийн Алтамира зэрэг агуугаас олдсон гайхамшиг зургуудтай нэгэн зиндаанд хэлцэгдэх хүндрэлтний соёлын ховор нандин өв дурсгал билээ. ЮНЕСКОгийн соёлын өвд бүртгэлтэй эдгээр зургуудыг байгаль буй асар том уран зургийн галерей хэмээн үнэлдэг. Нүүдэлчдийн одоо ертөнцид бол 2220 орчим жилийн тэртээ анхны төр тусын хэв шинж бүхий анхны нүүдэлчдийн эзэнт гүрэн байгуулагдсан. Үе үеийн нүүдэлчдийн хувьд бол хэн хүчтэй бусдаа захирахын зарчим бол мэдээж үйлчлсээр ирсэн. Одоогийн Монгол улсын одоо төв нутаг болоод Ордсын сав нутаг бол яг одоо хүнүүгийн өвдөөс Хуу аймгийнхны одоо хүчтэй нэгдэл төр тусын үүсэл гэж эрдэмтдэгцдэг. Хүнүүгийн одоо модон шаны нэгдгсэн. За энэний утга учирны тэмцэгтээ ерөөсөө төмөн гэж одоо анхны хүнүүгийн шаны байсан. Энэ маань одоо их хатнаас модон гарсан. Жинхэнэ одоо түүхэн ёс уламжлалаар бол модон одоо төмөнгийн одоо ширийг залгамжлах ёстой.
Гэтэл энийг бодохдоо залуу хатнаас гарсан хүүгээр залгамжлуулах зорилготойгоор одоо Тэнгэр уулын тийш нь одоо элчээр авчиж Юучжи аймагт суулгасан. Тэгээд тэр суулгасан даруйгаан суулгаалуудаг багт нанаас нь одоо цэргээр довтлогож тухайн үеийн хууль ёсоор бол хэрвээ харь улс орноос довтлох юм бол хамгийн түрүүнд одоо тэдний элчийг одоо барьж авч алах одоо ийм ёстой байсан. Энэ бүгдийг бол модон анхнаасаа тооцоолсон. Тийм ч учраас одоо тэндээс дайр мөсөн зөрөж одоо зогтож гарч ирэх ийм байдлыг хангасан. Ингээд тэр Тэнгэр уулын тэндээс одоо наашин ирсэн. Энэ маань бол одоогийн югаар бол 6-7 мянган км шүү дээ. Энэ их замыг туулсан мэдээж ганцаараа яриаггүй тэр бол одоо бүлэглээ зохион байгуул тэгж ирэхээс ганц морьтой ганц хүн ирэх ёсгүй л дээ. Ингэж ирээд ирсэн хойно бол юуны хаан одоо ширээний төлөө эцэгтэйгээ тэмцэлдэж одоо тэр суудлыг эзэлж авсан юм л да. Тэгэхээр энэ модон бол зүгээр нэг эцэгхүү хоёрын хооронд тэмцэлтэй гарч ирээгүй. Энэ бол түүхэн одоо хөгжлийн шаардлага гарч ирсэн. Өөрөөр тэр олон нүүдэлчтэй аймаг бол яагаргүй түүхэн одоо хөгжлийн шаардлага нэгдэх шаардлагатай. Тэрийг хэн нэгэн хүн нэгдэх юм байсан. Энэ нь бол өвгтэй зэгтээ тэр дундаас илүү хүчрэхтэй хүн аймаг хуунар тэр дундаас илүү ухаалаг модон бол түүх төр үсэн. Тийм ээ. Модон Баатар үнэхээр хүнний гүрний өрлөг түүхээс тодрон гарсан хүчрхэг бие хүн билээ. Тэрээр хүнний гүрнийг үүсгэн зогслоосон цаг мөчөөс эхлэн хөрсөргөлдөх хан улсаас эхлээд дотоодын хямрал тэмцэл дунд цэргийн хадуу чанга сахилгын дор төшгөлсөн тэрийн ухаалаг бодлогыг тугштай явуулж ирснээрээ алдартай юм. Ер нь хүннүү цэргийн тухай мэдээ хятад сурвалжид тэмдэглэгдсэн хамгийн эртний мэдээ гэх юм бол нийтийн толгой өмнөх 1560-аад оны өмнөөс анх дурдгаж энэ хүннүү цэрэг хятадтай ингээд байлдлаа гэсэн юм мэдээ гарч ирж байгаа.